Урагiri AAC book 1 хичээл lesson 1 2 book 1 lesson 1 and 2. За цагаан толгойн дуудлагаас эхэлнэ. A-с Z хүртэл нийт 26 үсэг байгаа. 26 үсэг нь 44 авиа болж сонсогдно. Зарим үсэг нь өөрөөр дуудлагатай байж болно. Үсгийн хоршлоо шалтгаалаад өөр байж болно. Гэхдээ энэ дээр их шиг үсгнүүдийг харагдаж байна. A, E, I, O, U гэсэн үсгнүүд нь одоо их шиг авиа их шиг байх нэ. Бусд нь гүйгүүлэх юм гэж бодороо. За бүгдээрээ цагаан толгойгоо давтъя. Өнөөдөр бол хэдүүлээ стандарт дуудлагаас эхэлнэ. Ер нь цэгийн ажилд бол цагаан толгой, ялангуяа НАТО-гийн цагаан толгой хэрэглэгддэг. Янз бүрийн код нэр хэлэхэд хэрэглэгддэг. A apple. Дагатлаарэ A apple. B balloon. B balloon. C carrot. C carrot. D dog. D dog. E egg. E egg. F fish. F fish. G grape. G grape. H hand. H hand. I ice. J jam. K key. L leaf. M mouse. N name. O octopus. P pie. Q queen. R rabbit. S sun. T turtle. U umbrella. V volcano. W whale. X fox. Y yo-yo. Z zip. Гэх мэтчлээ явах нь. За энэ дээр хамгийн анхаарах зүйл нь capital letter буюу томор бичсэн байгаа. Үсгнүүд нь дандаа том үсэг гэсэн үг ээ. Том үсгнүүд бол capital letters. Жижиг үсэг байвал small letter. За энэ жижигээр бичсэн байна. За энэ үсгнүүдийн дуудлага дээр хамгийн анхааруултай зүйл нь энэ C гэж уншигдаж болно гэдэг аваач дуудаж болно. Энэ C үсэг. За бас энэ E байна. Энийг манайхан гэж хэлээд энэ бол биш ээ, гэж орчиж байгаа шүү. За хамгийн адилхан сонсогдож магадгүй энэ I байгаа. Энэ бол I, энэ бол E. E, I. E гэдэг үгээ өндөг дүгэнд ордог E үсэг байна. Энэ бол I. E, I. Энэ хоёрын ялгааг анхаараарай. За бас дээрээс нь ижил дуудлагатай байж магадгүй G. Хүмүүс баг зэрэг ялгахгүй дуудах гэдэг. Энэ ялгааг сонсороо. G, J. Нэг нь бол G гэж хэлж байна. Нөгөөх нь J. Нэг хараарай. За энэ бол P үсэг шүү манайхаа. P гэсэн үг. Энэ бол R. За энэ бол V. W гэх мэтчлэн. Тэгэхээр үсгнүүдийн дуудлагыг анхаарах нь зөв. За англиар R үсгийг R хэсгээр ялангуяа Америк аялгаар бол R үсгийн хамгийн араа хэсгийг R гэж хүчтэй дуудаж байгаа. Teacher, ruler гэх мэтчлэн. Америк акцентийн яраа бас байдаг байгаа. За new vocabulary. New гэдэг нь шинэ гэсэн үг. Vocabulary гэдэг нь үгийн сан, үгийн хэллэг, шинэ үг хэллэгээ гэсэн үг. За англи хэлний бүтц буюу үгсийн аймаг гэж байгаа parts of speech. The parts of speech дээр noun буюу энэ харагдаж байна. Нэр үг. Нэр үг нь хин юу ямар гэсэн юм үгэнд хариулагддаг бүх үг нэр үг болтгоо. Энэ жишээ нь хүн байж болно, газар, эд юмс байж болно. Хин гэвэл
одоо soldier ч юм уу, protection officer ч гэдэг юм уу. Хэмтчлэн ямар нэгэн үйлдэл заагааг өгнөд. За дараагийнх нь энэ дээр verb буюу үйлдэл заасан үгнүүд байна. Монголоор бол үйл үг гэсэн үг. Тэгдэг, ингэдэг, зогсдог, онгойлгодог, хаадаг, ингэдэг, сонсдог, нээдэг, давтдаг гэх мэтчлээ. За дараагийнх нь дайвар үгнүүд байгаа. За тэр юу нь бол энэ тал дээр жоохон анхаарч явах хэрэгтэй болох. За эхлээд нэр үгээс эхлэе. Alphabet. Цагаан толгой гэсэн үг. Тэр дээр бичээд аваарай. Board. Самбар. Book. Ном. Capital letter. За энэ бол бидний мэддэг үг байна. Том үсэг гэсэн үг. Chair ч юу лээ? Тийм ээ. Энэ бол санал байлаа. Classroom. За анги танхим гэсэн үг. Clock. За clock нь цаг гэсэн үг. За энэ цаг гэхдээ бугуун цаг биш. Ханы цагийг хэлж байгаа. Desk. За энэ бол бас ширээг хэлж байгаа. Сурагч ширээ. За door. За энэ хаалга гэсэн үг. Example. Давтаад хэлээрэй. Example. За жишээ гэсэн үг шүү. Lab. Letter. За энэ letter гэдэг нь захидал эсвэл нөгөө утгаараа үсэг гэсэн утгатай болж байна. Map. Газрын зураг. Name. Нэр. Notebook. Дэвтэр. Number. За энэ бол тоо гэсэн үг. Тоолол. Page. Хуудас гэсэн үг байна. Pen. Үзэг. Pencil. За харандаа гэсэн үг. Picture. За зураг. Small letter. За энэ дээр capital эсвэл small энэ үсэг явж байна. Юу лээ? Энэ бол жижиг үсэг гэсэн үг ээ. Table. За ширээ бас англинд хэд янзаар хэлж байгаа. Хоорондоо ялгаатай хэрэглэнээс ашиглаад өөр байгаа. Бас ширээг судахтай. Window. За window гэдэг нь цонх гэсэн үг лээ. Word. За үг гэсэн үг байна. За энэ хүү ном буюу бидний нэр үг шинэ хичээлийн нэр үгс энэ үрсэн байна. За одоо эндээс эхлээд үйл үг зааж байна. Үйл үг гэдэг нь ариулгын нэг үйлдэл зааж байна гэсэн утгатай шүү. За circle гэдэг нь дугуйлах гэсэн утгатай шүү. Дугуйлах. Circle. Close. Хаах. Go to. Явах, ийшээ явах, тийшээ явах зорилго зүйл зааж байна. Ease. За ease гэдэг бол бол гэсэн үг. Тэр бол энэ бол гэсэн санаатай. Listen сонс. Listen to. За тэрийг сонс, энийг сонс. Анхаарч сонсгоо хэлж байна. Look харах. Look at тэрийг хараа. Open. Нээх гэсэн үг. Repeat гэдэг нь давтах гэсэн үг ээ. Sit гэдэг нь суух. Down гэвэл яг сандал дээр суулцсан нөө. Stand up. Stand зогсох. Stand up гэх юм бол босоод зогсох. Суугаа байдлаас босоо байдал руу шилжих. Үгдлийг цааш хэлж байна. Turn off
За ямар нэгэн зүйлийг унтраах, turn on, асаах, өдөөх гэсэн санаа. Right. Манайхаа нэг уншихтаа right шүү. Right. V үсэг баг зэрэг сул дуудаг на. Right. За энэ бол бичиг гэсэн үг байлаа. За numbers. За numbers ч юу вэ? Тоолол. За 0 to 20. За 1. За тэгээс 20 хүртэл тоо үзэх юм байна. 0 to 20. За A. За other words вэ бусад үгнүүд байна. За энэ A small letter A яагаад ороод ирсэн бэ? Энэ бол small letter A биш ээ. Нэр үгний өмнө энэ A article буюу an article ороод ирэхээр аливаа зүйлийн тоо хэмжээ ширхгийг зааж байгаа. Тийм төлөвний утга санаал илэрхийлж явж байна гэдэг харах хэрэгтэй. Хэдийн ширхэг зүйл байгаа юм бэ? Тоо хэмжээг зааж өгч болж байна чарах нь. За жишээлбэл a book гэдэг аваад үзэхэд нэг ном гэдэг. Хэдийн ширхэг ном гэвэл нэг ном гэж ойлгож болно гэсэн үг. A desk гэвэл нэг ширээ. A door нэг хаалга. An example гэвэл нэг жишээ. A letter гэвэл нэг үсэг, нэг захиа. A name гэвэл нэг нэр. Тэгэхээр энэ A гэдэг энэ бол үсэг биш бүхэл үг байх нэ. Юмны тоо хэмжээ ширхгийг зааж өгч байгаа үг байна. За it. За энэ бол төлөөний үг байна. За төлөөний үг орж ирж байгаа. Аливаа зүйлийг төлөөлж орж ирж болж байгаа. It is гэвэл энэ бол гэсэн үг. Энэ бол. Цэжил давра. My гэвэл миний. Таны, чиний гэж хэлээд бас өөрөөр хэлж болох нэ. Please гэдэг нь тэгээч ингэж үү. Тэгээч ээ. Бас нэг зарим талаараас хүсэл тавьж байгаа, илтгэр хүсэл тавьж байгаа зүйл байна. Sir. За sir. За энэ бол энэ ихтэй хүнийг хүндэтгэж хэлж байгаа. Ирхмээ гэж хэлж байгаа гэсэн. Ирхмээ. Өөрөөсөө дэш албан тушаалтайч гэдэг юм уу? Хүмүүстээ хамгаалагчтай ч гэдэг юм уу? Үшүүлэгчтэй ч юм уу? Илдэг боловсон харилцаагаар харьцахдаа sir гэж хандаж хэлнэ. That. За тэр гэсэн үг. Тэр. За that's гэвэл тэр бол D. За энэ D article бол зүгээр нэг article биш ээ. Өмнө ярьсан зүйлийнхаа утга санааг дахин давтаж илэрхийлж байгаа гэсэн утга санаа нэгэнд илэрхийлнэ. Эсвэл бас нэг өөр хэрэглэнүүд байгаа. За this one. За this бол энэ гэсэн үг. That бол тэр. This бол энэ. Two гэж байна. За ийшээ тийшээ гэсэн тийм зорилго чиглэл цаагаад явж байгаа зүйлээ. Ингэх тийх гэсэн санаа авч байгаа. Ийшээ гэсэн санаа авч байна. За what? За энэ бол юу, ямар гэсэн утгатай санаа. What гэвэл юу гэдэг вэ? Ямар байдаг вэ гэсэн санаа. Your гэвэл миний. My гэвэл миний. Гарах нэ. За дараагийн шинэ үг нь 2 дугаар хичээлийн шинэ үг нь энэ ажил мэргэжилтэй холбоотой нэр үгс байгаа. Barber, cook, doctor, mechanic, pilot, radio, recorder, student, tape, teacher, television. За verbs үйл үнд нь am, spell. За эндээс харъя. Barber. Barber. Үсчин. Cook. За нэр үгээрээ бол хоол гэсэн үг. Бас өөр ажил мэргэжил гэдэг утгаараа орж ирэх юм бол хогооч гэдэг утгаар орж ирнэ. Cook. Doctor.
Doctor. За доктор бол эмч гэсэн үг. Mechanic. За mechanic гэж уншиж шүү. Mechanic ч гэсэн үг. Pilot. За pilot нь нисгэгч гэсэн үг шүү. Radio. За энэ бол станц радио гэсэн үгтэй үг байна. Recorder. За энийг бичиж авах гэсэн үг. Ажил мэргэжлийн тал дээр бол камерын зурглаач гэдэг санаа орж иж болно. Тэгээ үйлдэл дүрс дуу бичлэг хурааж авахыг рекорд гэж хэлж болно. Эсвэл яг ямар контекст буюу ямар нөхцөлд хэрэгжилж ийнэ гэдгээс шалтгаалаад өөр байж болно. Англи хэлэнд нэг үг хэзээ ч нэг утгаараа ордоггүй гэж байгаа шүү дээ. Student оюутан, суралцагч. Tape. За энэ бол кассет буюу тэд утгаар орж иж байгаа. Гэтэ үндсэн утга нь бас скотч гэдэг санаа байж болох юм. Teacher гэдэг багш гэсэн үг. Television за зураг гэсэн үг байгаа. За am гэдэг бол бас бол гэж орж иж байгаа. Are гэдэг нь бас л бол. Эзэн биеийн хэрэглэнээс урд нь орж байгаа эзэн биесээ шалтгаалаад энэ бол to be буюу туслах үгний хамгийн анхны 3 хувирлын 2 гэж байна. Spell гэдэг нь үсгэх гэсэн үг байгаа. Spell. За энэ үйл үгээр spell гэдэг нь үсгэлэх гэж орж иж байгаа. За 21 to 100 1000 за гэх мэтчлээ. 21-ээс 100 1000 гэж хэлэхэд ингэж хэлнэ. За and бол манай үгсийн аймаг дотор орж иж байгаа холбогчуудын нэг conjunction гэж орж иж байна. Хоёр ижил утга санаа дүүцүүлж орж иж байгаа зүйл төр хэлнэ. За монголоор хэлээр бол ба өгөөд гэж суудаар орчуулагдаж орж иж болно. Don't, do not, don't гэсэн битгий гэсэн үг. Битгий гэж don't. За her гэдэг нь тэр эмэгтэйгийн эсвэл тэр эмэгтэйд. He гэвэл тэр эрэгтэйгийн эсвэл тэр эрэгтэйд. I am гэвэл би бол. За энэ дээр анхаарах зүйл нь I am. Энэ хоёр бол ижил утгасаатай би бол гэдэг санаа илэрхийлж байна. These гэдэг нь эдгээр буюу ойрхон байгаа зүйлийн талаар ярьж байна. Those гэвэл тэдгээр. За you гэдэг нь та гэсэн үг. За new grammar structures. За new гэдэг шинэ, grammar гэдэг нь дүрм. Шинэ дүрмийн бүтцүүд. За энэ дээр дүрм гэдэг нь зөвхөн замын хөдөлгөөний дүрм ч юм уу, хууль дүрм журмын талаар яриад байгаа юм шээ. Grammar гэж хэлж байгаа утга нь бол хэлцүүн дүрм байгаа. Structure гэдэг нь бүтц гэсэн үг. Тэгэхээр бид энэ бүтцийг ерөнхийд нь ойлгоод авчих юм бол бид чөлөөтэй өөрсдөө илэрхийлэх бүрэн боломжтой болно. This is a book. Энэ бол ном. What's this? This is a book. What's that? That's a pen. This is a pencil. It's a notebook. Listen, please open the door. Эдгээр шинэ дүрмийн бүтцтэй танилцгана. За хэрэгцээтэй үг хэллэг байна. Useful phrases. За praise гэдэг нь за үг хэллгүүдээ гэсэн үг. За үйлбэр бол биш, илбогнуудыг хэлж байгаа. Hello. Good morning. Good afternoon. How are you? Дагаад хэлээрэй. How are you? Fine, thanks. See you later. Okay. Goodbye. What's your name? My name is. За hello. Сайн байна уу? Your name is. Good afternoon гэвэл өдрийн мэндэ гэж орчуулад яваарай. За ингэж явах нэ. За a book ном, scissors match, a pen үцэг, a pencil ханда, an eraser за боллуур гэсэн утгатай байх нь. За энэ мэдчилгээ байна. За бид хэд бол мэдлэг хүндлэх яс гэдэг чинь бас тэ
харилцаа холбогдохтой хамгийн чухал зүйлс нэг байдаг. Өглөөний мэнд good morning. Good morning. За 12 цагаас өмнө өдөрт хараад үг юм ярих чивэл өнөөдрүүд good morning гэж явах нэ. За good afternoon. За өдрийн мэнд гэсэн үг. 12 цагаас 17 цагийн үед өдрийн мэндээ good afternoon. За good evening. Good evening. Орой мэндээ өчийн мэнд гэж. За өнөөдөр 17 цагаас хойш байна. За how do you do гэдэг нь бол өнөөдөр албан харилцаанд хэлж байгаа үг байдаг. Сайн байна уу гэж тэнтэй мэдчилчихнэ гэсэн үг. Тэрнээс ш яг танаас та хэр байна да, сайн байна уу? Тийм утгатай биш ээ. Зүгээр л сайн байна уу гэж сууж байгаа. Тэнгүүтэнд урдаас нь буцаад how do you do гэж хариулах хэрэгтэй шаардлага гэж байна гэсэн үг. За nice to meet you. За уулзсандаа таатай байна. Хүнтэй анх танилцаад уулзаад ойр туцаа үнтгэж юм ярихдаа nice to meet you. Nice to meet you уулзсандаа таатай байна. За манай гарын авлагын хүрээнд ирэхэд 3 янзаар хэлж байгаа. Nice to meet you. Pleased to meet you. Glad to meet you. Гэвчлээ. Хэлдэг байх нэ. За баяртай гэж хэлхийг goodbye, bye, see you later, take care, have a nice day, catch you later. Goodbye, bye, see you later, take care, have a nice day, catch you later. За эндээс бид ингийн командуудыг сурч хэлж эхэлнэ. Stand up. Stand up. Boss. Sit down. Sit down. So, go to the board. Go to the board. Go to the board. Самбар руу яв. Look at the board. За самбар руу хар. Circle the letter. Circle the letter. За энийг нүүлгээ хараарай. Яаж вэ? Энэ үсгийг дугуулж байна. Тэгэхээр энэ үсгийг дугуулаа гэсэн команд байна. Open the book. За open the book. За ном нэ. Ямар ном ээ? Энэ номыг нэ гэсэн үг шүү дээ. Open the book. За номоо нэгэрээ. За close the book. Номоо хаагаарай. Listen to the teacher. Багшийг сонсоорой. Repeat the word. Repeat. Repeat гэдэг нь давтах гэсэн үг. Юуг давтах юм бэ гэвэл багшийн хэлсэн үгийг давтаарай. Write the word. Сонсоод давтсан зүйлээ бичээрэй. Тэр үгийг бичээрэй. Turn on the light. Гэрлээсаа turn off the light. За гэрлээ унтраа гэсэн үг. За энэ дээр тоо орж ирсэн байна. 1-ээс 10 хүртэл тоолъё. 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10. За энэ дээр 0 буюу тэгийн цифр харж байна. За тэгэхээр 1, 2, 3, 4 гэж хэлэхэд 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10. За 11-ээс 20 хүртэл орж ирсэн байна. 11 гэдэг нь 11, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20. Зорж ихнэ. За энэ дээр орж ихдээ энэ teen гэдэг нь 13-аас эхлээд teen гэж орж иж байгаа зүйл дээр сунгаад 13, 14, 15, 16, 17, 18, 19 гэдэг teen гэж сайхан хэлж байгаа, сунгаж хэлж байгаа гэдэг сайхаараарэ. За бүгдийн сайхан цээжлээд хамтаад явуулахад найдаж байна. Англи хэлэнд гэлтгүй ер нь төлөөний үг гэж байгаа. Энэ төлөөний үг гэж юу юм болов? Төлөөний үг гэдэг нь альва нэр үгийг оруулж хэрэглэж болж байгаа үгийг төлөөний үг гэж хэрэглэж болж байгаа. Бүх нэр үгийг хэрэглэж төлөөлүүлж хэрэглэх боломжтой зүйл төлөөний үг гэж байгаа. За уншиж сонсож байгаа хүн хэний тухай юуны тухай ярьж байгааг мэдж байгаа тохиолдолд төлөөний үг ашиглая. This is Mika, she's a manager. За энэ бол Mika. За хүнийг танилцуулж байна. Тэр бол менежер. За тэр гэдэг үгийг she is a manager. Тэр эмэгтэй бол менежер гэсэн санаа. Бид хэний талаар ярьж мэдж байгаа энэ бол Mika-гийн талаар ярьж байна гэж ойлгосон. Тэгэхээр бүхэл бүтэн Mika гэдэг хувь хүн бие хүнийг
энэ she гэдэг үгээр тэр эмэгтэй гэдэг үгээр төлөөлөж байна гэдэг анхаараарай. За тэгэхээр энд бидэд хэний тухай ярьж байгааг мэдсэний дараа энэ төлөвийн үгийг ашигласан маа гэдэг харна байх гэж найдаж байна. За англи хэлэндээ хэрэглэж болох төлөөний үг нь байна. Pronoun буюу төлөөний үг. Төлөөний үг нь parts of speech буюу үгсийн аймаг дотор бас тодорхой орон зай эзэгэндэг. 8 одоо төлөөний 8 одоо аймгийн нэг нь болж таарч байна гэсэн. За энэ дээр англиар бичсэн байна. I, you, he, she, it, we, they. За I гэдэг нь би. Монголоор бол би гэсэн үг байна. You гэвэл чи, та нар гэсэн үг. За энэ дээр I гэдэг дээр хамгийн чухал зүйл анхаарах зүйл нь болохоор үргэлж том үсгээр бичигдэнэ. Тэгээ бүгд бүтэн би гэж байгаа үнийг илэрхийлж байна. За юу гэх юм бол нэг утгаараа бол чи байж болно, нөгөө утгаараа та байж болно, өөрөөр бол та нар гэдэг. Гурван утга санааг энэ гурван үсгээр илэрхийлж болж байна. Тэг харилцан яриан дунд юм уу эсвэл тэр өгүүлбэрт ямар утгаар орж иж гэдгээс бид чи гэдэг нь та нар гэж энэ үгдийг ялгаж харах боломжтой болно. За энэ дээр харагдж байна he тэр эрэгтэй гэсэн үг. He тэр эрэгтэй. За зөвхөн эрэгтэй хүний төлөөлүүлж яхад хэлнэ. Бүх эрэгтэй ганц хүн дээр байгаа ганц хүний талаар ярихад бол эр хүүстэй хүмүүсийн талаар ярих та he гэдэг төлөөний үг хэрэглэхтэй. За she гэдэг нь эмэгтэй хүн дээр хэрэглэнэ. Тэр эмэгтэй гэсэн санаа шүү. Тэр эмэгтэй. It зүйлс амьгүй зүйл амтан үзэгдлийн талаар ярина гэсэн үг. Тэрийг төлөөлүүлж ярихдаа энэ бол тэр бол гэж ярихдаа ч юм уу. За we. За олон хүний талаар ярихдаа гэсэн үг. Энд гэхдээ бид буюу та өөрөө багтаж орсон олон хүний группийн талаар ч юм уу. Бид нар гэж хамааруулж ярьж байгаа санаа шүү. Бид тэгдэг, бид ингэдэг, бид ингэдэггүй, бид тэгдэггүй гэдэг. Би гэдэг дээр ахаад өөр хүмүүс нэмэгдээд ороод тэгэхээр өөр хүн нэмэгдээд ороод тэгэхээр бид болж таарат байгаа. За they гэж байгаа тэд. За та өөрөө тэр бүлэг хүмүүстэй тэр төлөөлүүлж хэлэх гэж байгаа хүмүүсийнхаа дундаагүй гэсэн ирнэ босод хүмүүсийн талаар эсвэл босод зүйлсийн талаар яриа өрнүүлэхэд тэд гэдэг буюу they гэдэг үг төлөөнүүгээр төлөөлүүлж хэрэглэнэ. Би буюу одоо би гэдэг тослох үгийн хэрэглээний ялгааг төлөө авч үзье. За introducing people. За хүмүүсийг танилцуулах гэсэн. I am Steven and this is Isabella. За би бол Steven, энэ бол Isabella. This is энэ бол Isabella гэж явж байна. And this is my daughter Alicia. За өөрийгөө танилцуулж байна. Өөр хүнийг танилцуулж болж байна. Гэдэг утгаар орж иж болно. За дараагийн хэрэглээ нь бол нас гэдэг юмыг хэрэглэхэд мэдчлэн зүйлийг танилцуулахад хэрэглэнэ. За жишээ нь өөрийнхөө насыг хэлэхэд бас хэрэглэж байна. I'm 24 years old and my father is 50. Би 24 настай, миний аав 50 настай. За өөрийнхөө ажил мэргэжлийн талаар мэдээлэл хүрэхэд to be хэрэглэж болж байна. Туслах үйлдвэрийн одоо цагийн trick. I am a teacher. Би бол багш. And my wife is a doctor. Миний эхнэр бол эмч. Бол гэж байна. Эмчээ. За бид энэ тэгвэл сонсоргүй өөртөө хэрэгэлдэг гэж ойлгож болно. За nationality. За аль улсын иргэншилтэй ямар хүмүүс вэ гэдэг талаар хэлж болно. Alex is from Ireland and Sonia is from Spain. За өөртөө төрж байгаа хувийн мэдрэмжийг илэрхийлэхэд бас хэрэглэж болж байна. I'm scared. Би айж байна. She is very tired. Тэр үнэхээр ядарсан байна. За альва зүйлийн шинж чанар өнгийг хэлэхэд бас хэрэглэж болж байна. Our dog is black. Манай нохоо харанхтай. His eyes are blue. Түүний нүд
синхроногтой. Өмнө үнийг хэлэхэд хэрэгжилж болж байна. It is 7 pounds. Энэ 7 pound үнэтэй. This t-shirt is $20. Энэ удуулк $20 үнэтэй. За цаг агаарыг хэлэхэд хэрэгжилж болж байна. It is Sunday. It's sunny today. It is sunny today. Өнөөдөр нартай байна. It's very cold this morning. It is very cold this morning. Өнөө өглөө үнэхээр хүйтэн байна. Хүйтэн байсан. Өдөр өглөө хүйтэн байна. За цаг хэлж болж байна. За цагийг болж байгаа гэцээд what time it is? What time is it? What time is it? Цаг хэд болж байна. За 10 цаг 4 цаг өнгөрөөд 10 минут болж байна. It's 10 past 4. It's 10 past 4. The description буюу аливаа зүйлийн тодорхойлолт шинж тэмдгийг хэлж болох нь энэ дээр бол хүн дээр хариулсан байна. He is very short and thin. He is тэр бол үнэхээр шодлон шинж тэмдэг хэлсэн байна. Намхан тэр ирэхтэй үнэхээр намхан хурхаа гэсэн санаа. За these cars are the old and cheap. За эдгээр автомашинууд нь маш хуучны бөгөөд үнэн хямд яваа гэсэн санаа орж ирж байна. За цаах төлөөний үгсийг хэрэглэхэд учир байна. За these гэдэг цаах төлөөний үг байна. Энэ нь Монгол утгаар бол энэ гэсэн. За гар сунгах төдийд байгаа зайд хэлийг энэ гэж орчуулж зааж төлөвлөж болох нэ. Жишээ нь this is a book. Энэ бол ном. Ойрхон байгаа зүйлийг ярьж байна. That гэж орчуулж. That. Монгол хэлэн дээр зааж төлөөд орж иж байгаа утга нь тэр гэсэн үг. За гар сунгахаас хол байгаа. Жохон баг зэрэг зайтай байгаа зүйлийг тэр гэж заадна. За that is a door. За тэр бол хаалга. Хаалга нь хол байна гэж ойлгож болно. За энэ дээр хэрэглээгээ сайхан давтаад үзье. This is a man. Энэ бол нэг эрэгтэй хүн. За энэ дээр заавар уншия. Use this for objects close by. Ойр байгаа зүйл, эд зүйл, юмс үзэгдлийн талаар ярихдаа this гэдгийг хэрэглээрэй. Use that for objects far away. За тэр буюу that гэдэг цаг төлөвний үгийг хол байгаа эд зүйл, юмс үзэгдлийн талаар ярихдаа хэрэглэнэ. За this is гэдэг нь гэж хэлж болно. Эсвэл that's товчилж хэлж болж байна. That's a pencil. That's a door. Тэр бол харандаа тэр бол хаалга. За уншаад сонсоод давтаарай. Дараагийн өгүүлбэрүүдийг сонсоод давтнаа. This is a door. This is a door. This is a number. This is a picture. This is a window. This is a notebook. This is a clock. Энэ бол хаалга. Энэ бол тоо. Энэ бол picture, зураг. Энэ бол цонх. Энэ бол тэмдэглэлийн дэвтэр. Энэ бол дэвтэр. Энэ бол ханын цаг. За энэ дээр анхаарахтаа a door гэж хэлсэн байна. A door. Монгол утгаар энэ бол нэгэн хаалга гэсэн санаа орж иж гэсэн. Нэг гэдэг тоо. Нэг тоон дээр ганц тоон дээр байна гэдэг харуулж байгаа зүйл нь энэ A article. Ганц тоон дээр байгаа зүйлийн талаар хэлэхдээ this is гэж хагаад a гэдэг article авч чад хэлэх нэ. За энэ дээр хол байгаа. Тэр гэл. Тэр бол хаалга гэвэл хаалга тэнд байгаа. Тэр бол хаалга гэвэл that's a door. That's a door. За энэ хэдэн хаалганы талаар ярьсан бэ? Нэг л хаалганы талаар ярьсан. Нэг гэдгийг яаж мэдчихэж байгаа вэ? A article байна. Энэ бол ялц гүшүүн гэсэн үг. Article. That's a door. That's a number. Тэр бол тоо. That's a picture. Тэр бол зураг. That's a window. Энэ тэр бол цонх. That's a notebook. Энэ бол дэвтэр юм аа. That's a clock. Тэр бол ханын цаг аа.
За хэдэн тоон дээр ярьж байгаа хааны цаг үлээ? 1 тоон дээр ярьж байгаа хааны цаг. 1 тоог нь яаж мэдж байгаа вэ? A ялгас гишүүн байна. Тэр ялгас гишүүнээ анханасаа анхаарал явуучаад бид цаашдаа явахад асуудал үүсэхгүй гэж найдаж байна. За, тийм үгүй гэдэг асуултыг хэрэгэлж сурах нь. За, өгүүлбэрт бол 3 хэв шинж байгаа. Асуух, үгүйсгэх, батлах. За, энэ хэсэг дээр бид үгүйсгэх хариултаар асууж байгаа тийм үгүй гэмээр лавлах асуудлыг хэрэгэлж сурнаа. Is this a notebook? Is this a notebook? За, энэ зургийг харъя. Энэ зураг нь дэвтэрний зураг нь номны зураг байна уу? Мэдээж энэ номны зураг байна. Тэгэхээр энэ бол номоо. Энэ бол дэвтэр биш ээ гэж хэлэх гээд санаа илэрхийлэх гэсэн үг. Тэгэхээр no it isn't. No it isn't. За, энэ бол богино хэлбэрээр хариулж байгаа хариултын хэлбэр байна. За, бүтүүлбэр уншия. Is this a notebook? No it isn't. За, хоёрдугаар хэлбэр is this a pen? За, pen гэж үгс үглээ. Pen гэдэг нь үзэг бал гэсэн үг. За, тэгэд энэ зураг нь юу вэ? Харандаа биш үү? Тэгэхээр энэ харандааг харуулад ижиж үзэг мөн үү гэж суугаад байна гэсэн үг. Энэ үзэг мөн үү гэж суугаад байна шүү дээ. Гэсэн энэ харандаа. Тэгвэл үгүй ээ, тийм биш гэвэл no it isn't. No it isn't. За, 3-р өгүүлбэрийг харъя. За, энэ юуны зураг байна? За, энэ бол table буюу ширээ байна. Тэгэд энэ асуултны үг жишээ байна. Is this a chair? Энэ сандал мөн үү? За, энэ хэд сандал гэж байна? Нэг сандал байна гэдэг санаа илэрхийлж чаддаг анхаараарай. Тэгээд энэ биш ээ гэвэл no it isn't. No it isn't. Is this a chair? No it isn't. За, энэ юуны зураг вэ? Энэ газрын зураг байна. Америк нэгдсэн улсын газрын зураг. За, тэгэнгүүт энэ дээр асуулт нь is this a window? Энэ цонх мөн үү? Мэдээж энэ цонхны зураг биш байгаа учраас үгүй гэж хариулвал no it isn't. Тэр анхаарах зүйл нь зүгээр л no гэд орхиж болохгүй. It isn't гэд үүсгэж дуусгах хэрэгтэй гэж анхааралаа. За, this that буюу энэ тэр гэж орж иж байгаа төлөөний үг байгаа. Энэ бол this гэдгийг зөвхөн ганц тоон дээр байгаа ойрхон зүйлийн талаар хэлнэ. Монгол утга нь n гэсэн үг. За, энэ бол ганц бөмбөлөгний талаар ярьж байна шүү. Хараарай. За, that гэдэг нь жоохон хол байгаа ганц алимны талаар ярьж байна. That is an apple. That is an apple. This is a ball гэх мэтчлээ. За, тэгэнгүүт олон тоон дээр байж болно шүү дээ. Зааж төлөвлөж байгаа idioms зүйл. Тэгэхээр these гэдэг нь эдгээр гэсэн үг. These are the balls гэх мэтчлээ. Эдгээр нь бол бөмбөлгнүүд юм аа, бөмбөгнүүд юм аа гэх юм уу? These are. За, энэ дээр энэ тэр гэдгийн ялгаа нь яг адилхан ойрхон байгаа. Энэ дээр олон тоон байна гэдэг анхаарай. За, энэ дээр those гэж орж чинь. Those are apples. Those are apples. За, энэ бол тэдгээр гэсэн үг. Тэдгээр нь бол алимнууд юм аа. Тэнд байгаа зүйлс нь алимнууд юм аа гэсэн санаа илэрхийлж болох нэ. Тэгэхээр яг утга санааны хувьд бол ойрхон байгаа зүйлийг these-ээр хэлж байна. Энэ бол these гэдгээр хэлж байна. Дуудлагын ялгааг сайхан анхаараарай. Нэг нь this, нөгөөх нь these. За, дараагийнх нь энэ харагдж байгаа that. That гэдэг нь ганц тоон дээр байгаа зүйлийг зааж төлөвлөж хэлж байна. Энэ дээр олон болоод ирсэн тохиолдол those are шилхэн. За, that is your chair. That is your chair. За, энэ бол таны сандал юм аа. Таны, миний, чиний гэдэг санаа орж иж шүү. Энийг анхаараарай. Таны гэж хэлвэл your гэж хэлэх юм. Тэр бол таны сандал. Таашаа сунуу гэсэн санаа. За, нөгөө хүн сандал дээр суунгууд энэ бол миний сандлаа гэвэл this is my chair. За, эндээс миний гэдэг үг нь my гэдэг үг байна. Тэг анхаараарай. За, энийг давтъя. This is my chair. This is my book. This is my pencil. That is my chair. That is your book. That is my pencil гэх мэтчлээ.
давтаад хол байгаа зүйл, ойр байгаа зүйл тэгээд is гэдэг давтаж явах нь чухал байх нэ. Бүгдээрээ давтаарай. За, энэ дээр биеийн төлөвний үг орчсон байна. Англи хэлний parts of speech буюу үгсийн аймаг дотор байгаа төлөвний pronoun гэж байгаа. Эдгээр нь I, you, he, she, it, we, they гэсэн утгаар орж иж байгаа. За, туслах үйл үгийн одоо цагийн хэлбэр дээр I am гэдэг утгаар орж ирнэ. I гэдэг биеийн төлөвний үг дээр зөвхөн am. За, энэ бол би бол гэсэн үг. Гэсэн санаа илэрхийлж ингэж ойлгох хэрэгтэй. За, you, we, they гэсэн төлөвний үгс дээр are гэж орж ирнэ. They are, we are, you are. You гэдэг нь юу гэсэн үг лээ? Та, чи, та нар гэсэн гурван утга санаа илэрхийлж болно байна. За, he, she, it тэр ихтэй, тэр эмэгтэй энэ амьд зүйл амьд үзэгдлийн талаар ярихтай хэрэгэлдэг төлөвний үг байна. Тэр ихтэй is from Canada гэвэл Канадаас ирсэн. За, туслах үйл үгийн энэ хэрэглэн дээр nationality буюу хаанаас ирсэн талаар ярихтай энэ ярина гэж хэлсэн. Энэ бол өгүүлбэрийн батлах хэв шинж байлаа. За, энэ дээр not оржсэн байна. За, альва юм үйл үгнийхээ not гэсэн санаа орж ирэх юм бол үүсгэж байна гэж ойлгох хэрэгтэй. I am not from Canada. Би Канадаас ирээгүй. You are not from Canada. He is not from Canada. За, та Канадаас ирээгүй. Тэр ихтэй Канадаас ирээгүй. Канадах биш ээ гэсэн санаа илэрхийлж байна. Тэгэхээр энэ дээр хэлсэн утгаа энд үүсгэж байна. Үүсгэж байгаа хэсэг нь not гэдэг үг орж ирж байна. За, энэ дээр анхаарах зүйл нь are not гэж хэлсэн бол aren't байж болох нэ. Is not гэсэн бол isn't байж болох. За, өгүүлбэрийн 3 хэв шинж байгаа гэж хэлсэн. Батлах, үүсгэх, асуух гэж. За, энэ дээр асуух хэсэг юм. Are you from Canada? За, та Канадаас ирсэн үү? гэж сууж байна. Is she from Canada? Тэр эмэгтэй Канадаас ирсэн үү? За, хариулт нь тийм бол yes, I am from. Yes, I am. Үгүй no, I am not. Yes, he is. No, he isn't. Гэх мэтчил явах нэ. За, энэ дээр хэдүүлээд дадлага ажил хийгээд үзье. This is George. За, энэ George гэдэг хүнийг танилцуулж байна. Тэр бол механикч аа гэж хэлнэ. Тэр гэж хэлвэл тэр George гэдгийг хэлж байгаа хүнийг төлөөлүүлж төлөвний үг нь юу лээ? Энэ бол he. He is a mechanic. Механик гэдэг нь механикч гэсэн үг. Ажил мэргэжлийн нэр байна. George гэдэг хүн he, she, it, I, you, they he гэдэг төлөвний үгт хамаарах боломжтой байна гэж ойлгож болно гэсэн үг. So, let's try this one. My name is Anongo. So, in am a student гэж хэлсэн байна. Энэ дээр ямар төлөвний үг авах юм бол my гэдэг нь миний гэсэн үг. Миний гэсэн бол би гэж бодож байна тийм. Am гэдэг чинь зөвхөн I дээр амарч байгаа. Тэгэхээр I am a student. Миний нэр бол Anongo. Намайг би бол нэгэн оюутан юм аа гэсэн санаа. The dog is big. За, энэ нохоо. За, тэр нохоо, нөгөө нохоо. Энэ нохоо бол үнэхээр том юм аа. Тэнгүүд нохоог төлөөлж байгаа төлөвний үг нь юу гэж болох вэ гэхээр I, you, they, he, she, it гэдэг төлөвний үгээс харах юм бол it is brown. Амьгүй зүйл амтан үзэгдлийг ярихдаа it-ийг төлөөлүүлж авна гэдгийг санаж хэлнэ. Сүрэн and гэрэл are friends. And are teachers гэж хэлсэн байна. За, сүрэн and гэрэл. Сүрэн and гэрэл гэдэг нь за яг хов хүний хувьд дангаар нь сүрэн гэж авч үзсэн бол he is she is teacher гэж болохсон. Гэтэ эзэн би буюу өгүүлбэрт орж иж байгаа утга нь and гэдэг санаагаар энэ олон хүний талаар ярьж байна гэсэн. Тэгэхээр тэд нар бол найзуудаа. Тэд нар бол багш юм аа гэж хэлэх гээд байгаа. Тэгэхээр англи нь төлөвлөж өгж байгаа төлөвний үг нь they are teachers гэх мэтчлэн явах нэ. За, энийг сайхан уншаад автаарай. Is this a notebook? Yes, it is. Is this a pen? Yes, it is.
Is this a chair? Yes, it is. Is this a pencil? Yes, it is. So, is this за энэ дээр or буюу эсвэл гэдэг хариулттай. Эсвэл гэдгээр асуулт зохиогоод энд хариулт хэлнэ. Энэ юуны зураг байна вэ? Энэ бол номны зураг байна. Тэгэхээр энэ дээр асуусан байна шүү дээ. Is this a book or a notebook? За энэ ном юм уу, дэвтэр юм уу гэж лавал сууж байна. Тэгэхээр баттгаж хариулахдаа it is a book. Энэ бол ном юм аа гэж хэлнэ. За гэх мэтлэн энэ даалгаврууд хийн гэж найдаж байна. За энэ юу вэ? Ямар вэ гэдэг асуулт асууж сурах нэ. За what questions with your responses? What is this? What is this? За энэ юу вэ гэсэн үг. What is this? What is this? What is this? За энэ дээр зургийг харуулсан байна. What is this? It's a pen. It's a pen гэдэг нь юу гэсэн үг лээ? Энэ бол үзэг юм аа. Хэдэн үзэг гэж байна? Нэг үзэг. Нэг гэдэг нь яаж мэдж байгаа лээ? A pen гэж хэлсэн байна. Гэх мэтчлээ. What is this? It's a book. What is this? It's a chair. What is this? It's a pencil. It's a pencil. За сайхан тэмдэглээд авах хэрэгтэй. За new grammar structures. За new grammar. New гэдэг нь шинэ. Grammar гэдэг нь дүрм. Structure гэдэг нь бүтцүүд гэсэн үг. Тэгэхээр шинэ дүрмийн бүтцүүд. За тэгэхээр дүрм гэж хэлэхээр бид одоо юу гэдэг замын хөдөлгөөний дүрм одоо тийм утгаараа ойлгож болохгүй. Grammar гэдэг нь зөвхөн хэл шинжилгээний ойлголт буюу хэлний дүрм гэдэг утгаар орж ирж байгаа. Тэгэхээр шинэ хэлний дүрмийн бүтцээ гэсэн үг. За don't close the door please. Хаалга битээ хараа. За what's his name? What's her name? За his her буюу тэр эмэгтэйгийн гэдэг санаа орж иж байна. Тэр эмэгтэй гэж хэлвэл her, тэр эрэгтэй гэж хэлвэл his. За хариулбал his name is Bob, her name is Mary. За энэ дээр is буюу тусгал үг явж байгаа гэдэг хараа. Энэ дээр тусгал үгийг бас хурангуул хэлбэрээр бичсэн байгаа хэсэг байна. За what's that? За what гэдэг нь юу вэ гэсэн үг. That гэвэл тэр юу вэ? That's her book. Энэ бол түүний ном. Гэх мэтчлээ. What's this? Энэ юу вэ? This is his pen. Энэ бол тэр эрэгтэйгийн үзэг юм аа. What are those? За тэдгээр нь юу вэ? Тэнтэй гамнууд юу вэ гэх олон тоон дээр юм яриад байна гэсэн. Юуг нь мэдэхгүйсэн чинь энэ юу чинь? Тэнтэй гамнууд чинь харандаанууд байна шүү дээ гэж хэлэх юм уу? Those are pencils. What are these? За эдгээр нь юу вэ? These are books. За what is Bill? За Bill гэж юм бэ? Bill бол механикч юм. Bill is a mechanic гэж явах нэ. За he's her гэдэг нь he, she гэдэгтэй адилхан болж байгаа. Гэхдээ зөвхөн хүний өмчлөл буюу хүний нэр тэр зүйлсийн талаар явахд хэрэг нэгдэн гэж ойлгох нэ. За тэр эрэгтэйгийн нэр хэм бэ? What's his name? За харилцаа яриад байгаа дууш. Hello, my name is Bill. What's your name? My name is Bob Smith. Pleased to meet you. За Bob болон Bill гэдэг хоёр хүний харилцаа яриад байна. За энэ хоёр хүн хоорондоо анх уулзаж танилцж байна. Өөрийгөө танилцуулж байна. Өөрийгөө танилцуултаа my name is гэж хэлсэн байна. Тан дээр Bill гэдэг өөрийнхөө нэрийг хэлнэ гэсэн үг. За орсоор бол как тебе зовут just тэгээд адилхан. За тэгээ миний нэр гэвэл my name is Bob. За орсоор бол меня зовут Bob гэдэгтэй ч адилхан ч юм уу те. Тэр утгаараа бол бүтэмжтэй байх болоо гэж ойлгож байна. За what's his name? What's his name? За энэ his гэдэг нь тэр эрэгтэйгийн гэсэн. Тэр эрэгтэйгийн нэр. За энэ зургийг харах юм бол энд нэг эрэгтэй хүн сууж байна. Энэ хоёр анх уулзсны дараа энэ эрэгтэйгийн талаар лавлаж сууж байна. Тэнгүүд эрэгтэй нэрийг мэддэг бол хариулахад his name is Ted Williams гэх мэтчлээ. Явж байна. За what's her name? За энэ her name гэж хэнийг яриад байна вэ? Энэ зургийг
дээр байгаа энэ бүсгүйн нэр ирж байна. Сэтгүүлийн үгэн дээр байгаа. Her name is Cecilia Cage. Please repeat her name. Please. It is Cecilia Cage. Spell it please. Cecilia Cage. Thanks. За, what's her name? Түүний нэр юм бэ? Түүний нэр бол Cecilia Cage. Repeat гэдэг нь давтах гэсэн үг. Repeat her name. Түүний нэрийг давтаж хэлнэ үү гэсэн чинь энэ бол Cecilia Cage. Cecilia Cage гэж хэллээ. Spell гэж хэлсэн. Spell гэдэг нь үсгэлэх гэсэн үг. За, it гэж хэлнэ. It гэж юуг төлөөлөж юм гэхээр энэ ярьсан зүйлийг буюу энэ эмэгтэй нэрийг өсгөлнө үү гэж хэлсэн байна. Ингэж төлөөлж байгаа гэдээ хараарай. За, үсгэлэж хэлсэн байна. Thanks. Гэмтэл явах нэ. Одоо бид дадлаг ажил хийхдээ what's her name? What's his name? Spell it please. Гэмтэл яваад хариулт нь his name, her name гэж явах нэ. Нэг хараарай. За, энэ жишээ өгүүлбэрүүд байна. Don't гэдэг битгий гэдэг санаагаар хүмүүс захиран тушаах хэлбэрээр команд өгөх зүйл харагдаж байна. За, өнгөрсөн хичээлүүдээр бид үзэхэд open the door. За, хаалганы. За, энэ монгол хэл дээр бол the door гэж байгаа. Энэ хаалгыг тодтогч үгтэй. За, ямар хаалганы талаар ярьж байгаа талаар бид мэдж байгаа гэдэг утгаараа the door гэж тодтогч өгсөн байна. Тэгэхээр наад хаалгаа нээн үү гэсэн санаатай бодогдчих юм. За, please don't open the door гэвэл do not гэж орохоор үгүйсгэж байгаа хэлбэр гэсэн. Do not open the door гэвэл хаалгаа бити нээ гэсэн. Хаалга нээж болохгүй гэсэн үг. Тэгэхээр энэ командын онцлог гэдэг зүйл нь эзэн бий байхгүй шууд үйл үгээр өгүүлбэр эхлээд явдаг гэж хараарай. За, энийг дасгал ажил хийж үзье. Өнгөрсөн удаа сурсан командуудаа давтаад хэлье. Don't circle the number. За, тоогоо бити дугуйл. Битгий гэдэг нь don't. Дугуйлах гэдэг нь circle, тоо гэдэг нь number. Гэвч яг нь за энэ дээр don't close the door. За, бити don't close the door. Don't close the window. Don't go to the classroom гэх мэтчлэн өгүүлбэрээр захиран тушаах хэлбэрээр битгий гэж хэлэх. Эхний урд нь don't гэдэг залгаад хэрэглэх гэсэн үг. За, энэ дасгал ажлыг ажиллаад үзээрэй. За, тэр эмэгтэйгийн гэдэг санаа. This is his chair. Энэ бол тэр эмэгтэйгийн сандал. This is her chair. Энэ бол тэр эмэгтэйгийн сандал гэх мэт явна. This is my book. This is your pencil. That is his name. That's her book гэх мэт. Тэгэхээр тэр бол тэр эмэгтэйгийн ном. Тэр бол тэр эмэгтэйгийн харандаа гэх мэт. What's this? Anyway. What's it? Anyway. So what's that? Тэр юу вэ? What is that? Тэр юу вэ? Юу вэ? Хариулт нь байна. It is my notebook. Энэ бол миний дэвтэр юм аа гэх мэт явах нэ. Та хэд мөн өгүүлбэрээ орчуулад, халуун давтаад хэлий зөвшөөрлөд уншаарай. This is my pen. Энэ бол миний үзэг. This is my pen. What's this? What's it? It is his pencil. Энэ бол тэр эмэгтэйгийн харандаа юм аа гэх мэтчлээ. За, энэ дээр бид хэдийн нийтлэг гарах гэдэг алдаа нь his her гэдэг дээр тийм шууд одоо эзэн биений оронд оруулах гэж хэлдэг. Her is a student гэдэг юм уу те. Тэр эмэгтэй бол гэж хэлэх гэдэг санаагаа буруу илэрхийлэх гэдэг. Тэгэхээр хажуудаа сууж байгаа хүн болон өөр хүмүүсийн эд хэрэгслийг ашиглан өгүүлбэр хэлээрэй.
За энэ тоо оржсон байна. Өнгөрсөн удаад бид 1-ээс 20 хүртэл тоо үзсэн. Энэ удаад 1-ээс 100 бас 1000-ын талаар уншиж нэ. За 21 гэвэл 21, 22, 22, 23, 24, 25, 26, 27, 28, 29, 30, 40, 50, 60, 70, 80, 90, 100, 100, 1000, 1000. За давтаад хэлээрэй. За хамгийн чухал зүйл нь 21, 22. 20-с дээш тоог гарч ирэх юм бол дахиад 1, 2, 3-аар хэлэлцвчнэ. За жишээл 31 гэвэл 31, 42 гэвэл 42, 55 гэвэл 55 гэх мэтчлэн тоо хэлэхэд асуудал болох нэ. За 99 гэвэл 99 гэж хэлэх нэ. 99 гэсэн. За хамгийн анхаарах зүйл нь 30-аас эхлээд 30-аас эхлээд 4 30 13 гэдэг хоёрын ялгааг харж байгаа хэрэгтэй. 13 гэвэл 13, 30 гэвэл 30. За 14 гэвэл 14 гэж хэлдэг бол энэ дээр 40 гэхэд 40. За 50 гэвэл 50, 15 гэвэл 15. За 60 гэж хэлэх юм бол 60. Хэрвээ 16 гэж хэлэх юм бол 16 сунгаж хэлдэг гэж хэлсэн. 70, 17, 70 ялгаатай шүү. 80, 18, 90, 19 гэх мэтчлэн явна. За ганц тоо болон олон тоон дээр байгаа нэр үгийн хувирал байна. За нэг компьютер байвал a computer, one computer гэж утгаар хэлж болно. За хэрвээ олон байгаад 2 ба түүнээс дээш байгаад дэрвэл нэгээс олон шигтэй болоод дэрвэл computers гэж орж иж байна. За ганц шиг байх юм бол a book гэдэг хувирлгүй байна. За олон ном байна гэж үзэх юм books. 2 ном байвал 2 books, 5 ном байвал 5 books гэхмэчлэн. Doors, pictures, names, labs гэх мэтчлэн явна. За тэгэхээр singular гэдэг нь ганц тоо гэсэн үг, plural гэдэг нь олон тоо гэсэн үг. Noun гэдэг нь нэр үг гэсэн үг лээ. За заан төлөвлөгөөний үгийг these, those гэдгээр хэлэх нь. За ойр байгаа зүйл олон зүйл байх юм бол plural буюу олон тоон дээр байгаа ойр байгаа зүйлийн талаар ярихдаа these are clocks, these are books. Энэ ингээд цагнууд байна. Ханы цагнууд байна. Тэгэхээр нь ханы цагнууд юм аа. These are clocks. За хол байлаа гэж үзэхэд those are clocks гэж хэлчихлээ. Тэгээд demonstrative гэдэг нь зааж төлөөлж байна. Ойрхон байгаа зүйлийг these-ээр хэрэглэнэ. Ойрхон байгаа хол байгаа зүйлийг that буюу тэр гэдэг утга. These гэдэг нь болохоор энэ гэсэн үг. За олон байгаа зүйлийг зааж төлөвлүүлж ойрхон байгаа бид нь хэлэхэд зааж төлөвлөхөд these гэнэ. These are apples. За хоолойх юм бол those are гэж хэлэх нэ. Дээрийг хургаж үзье. This is a radio. Энэ бол станц юм аа. Радио юм аа. Тэгэхээр эдгээр нь радионууд буюу станцууд юм аа гэж хэлмэл these are radios. This is a book. This is a book. These are books гэх мэтчлэн. This is a window. Энэ бол цонх. Эдгээр нь цонхрууд юм аа. These are windows гэх. Ахна шүү. За that гэдэгтэй чи авъя. За that гэдэг нь олон тооны хувиар those болно гэсэн үг. Тэгэхээр олон тооны тоон дээр байгаа өгүүлбэр зохиохын тулд those гэдгийг ашиглах нэ. That is a tape recorder. За энэ бол кассет бичгч юм аа. Гэвэл that is a tape recorder. За тэдгээр нь
кассет бичигчид юм аа, бичигчүүд юм аа, бичигчид юм аа гэж хэлэв. Those are tape recorders. That is a table. Энэ бол тэр бол ширээ. Тэр бол ширээ. За тэдгээр ширээнүүд юм аа гэвэл those are tables. За that is a chair. Тэр бол сандал. Those are chairs гэж явна. За ажил мэргэжил гэдэг талаар орж байгаа шинэ үг орж ирсэн байна. Vocabulary шинэ үг. Jobs, professions, occupations. Job ажил, profession мэргэжил, occupation гэн бас л ажил гэсэн санаатай орж ирж байна. За a barber. За усчин гэсэн үг. A barber. A doctor. A doctor. A pilot. A pilot. A student. A cook. A mechanic. A mechanic. A teacher. За эндээс I, you гэж хэлж байгаа. Тэгээ жинхэнэ нэрийг хэлмээ. I am a mechanic. Би бол механикч. You are a student. Та бол оюутан, суралцагч. Major Hall is a teacher. За хошууч Hall бол багш юм аа. Тэгэхээр Mary гэдэг нь he she аль нь үздэг юм бол she гэж үзье. Тэгэхээр she is a cook. I am a barber. You are a mechanic. гэж явахнэ. Тэгэхээр fill in the blank гэдэг нь хоосон цаг нөхөө. Юу хэрэгж нөхөнхөр am is are буюу to be-ийн одоо цагийн хэлбэрээр одоо цагийн хуулиар дээр хоосон цаг нөхнө. Тэр юу гэдэг дээр юу хэллээ гэдэг сайн хараад бодоод яваарай. I дээр юу авдаг лээ? Юу дээр юу авдаг лээ? He she it дээр аль нь авдаг лээ гэдэг санаад ивэл ойлгомжтой байх гэж найдаж байна. За энэ хүртэл хамтдаа та бүхэндээ баярлалаа. Сайхан давтаад ажиллаад явуул гэж найдаж байна.